Та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3-аас 7-8-аас баасан гарагийн 17 цаг 10 минутаас хүргэдэг хөгжилтэй хөнгөн байцгаа ураатай Яна нэвтрүүлгийн 2024 оны 2 сарын 28-ны лав гарагийн дугаар шууд хүрэхэд бэлэн боллоо. Нөгөө мигагийн яг дуттгийг. За студид хөтлөгч Хашмогийн Номин Ами найруулагчаар Одконоор ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар цагийг жолооди Акома автозон мөн хүссэн бүх нодоо аваад дараатул Storebay хамтран ажиллаж байна. За өдрийн дүргээ. За өнөөдрийн хэдүүлэг ярилцах сэдв хотын оркууд гэдэг сэдвээр ярилцсанаа. Би дөрөв юм байна те. Дөрүүлээ ингээд орк шүү те. Гэдэг сэдвээр ярилцах нэ. За манай тэргүүн орк хаших юм. Ер нь төслүүд яг нэг хаших шиг хүмүүс орк байгаад идэг те. За тийм ээ. Настаа оркоос эхэлнэ. За орк гэж ямар үнийг хэлээд байна? Оркуудын тэргүүн. Та тэргүүн бол чадлаа. Нөгөө бүгжний эзэн дээр гардаг шүү. Оркуудын тэргүүн Сарамон хаш. Сарамон ч оркийн тэргүүн нэлөө. Тийм шүү дээ. Сарамон ч тэр бүгжний эзэн яг оркуудыг өдөрддөг шиддэн баггүй юу? Тэр нөгөө цагаан шид. Тийм цагаан жоох манай боор жоохон багтдаг. Жоохон баруун болчлоо те. Цагаан шид чинь бол Гэндалф баггүй. Харуудын шидтийн чинь. Гэтэ торгонхай нэр ийм цагаас хаттай. Би тэгээ тарган. Тэр жинхэнэ утгаараа орк уустай. Би таны тарганыг гоё махлаг. Зөөлрүүлж хэлдэг шүү дээ. Оркууд ч айгүй махлаг харин. Нэр оркууд махлаг. Жам том битэй. Та нэрээ ямар орк үйлдэл хийж яваа хаа? Би нэр нүдэнд би аягүй загнуулдаг штэ. Нэг годомжор тамхи татаж явлаа гэж. Нэг газараа зогсоод татахгүй ингээд годомжор тамхи байг л явчихсан. Та тэгээ яваад идэм үү? Яваад идэв. Нэг газараа зогсохгүйгээр тийм хүний таарахаар алах юмсан гэдэг шүү дээ. Тийм хүмүүсийг шууд буудаал уначих юм. За танаа ихнэрт бол тэгээд зөндөө буудалцсан байна. ойхон буудалах нь шүү дээ. Би тэр нэг тий. Тэр чинь нөгөө нэг ард нь ингээ утаан сарнаад ард нь байгаа хүмүүс нь бараг дам тамхиталтыг яваад байхгүй. Тэр хэцүү те? Тий, хэцүү. Хэцүү шүү ахаа. Хаших. Одоо та хоёр урдч хаших явбал шууд өшгөлчих. Шууд жигээл унаа. Хүслэгийн жилтэй унаа. Өөж ачаад араас нь жийж унаагаад эргээд авсан чи битээр зогсож явах байхаа. Тэгтээ би юу тамхитай шиг хайдгүй. Тэр би баталнаа. Машин дааны юм хөрхөн жижигхэн цүнхтэй юм бэлээ. Хараа, тийм сайн дэж яагаад хайдгүй гэж. Дараа нь акулка ингэ цуглуулж. Тэгэж ороож татдаг байхгүй. Нүгөө юмнээд оркуудын хаа шүү дээ. 10 акулк нийлээд нэг бүтэн. Одоо тэрийг очиж амралтын өдөр амар бид тавьж байгаа. Өгтийн. Гэхдээ тэр чинь угаасаа байсан биз дээ. Тэр чинь хүүхд таах нөгөө тамхи мамхан татсан хүмүүс ч акулк төлөв. Одоо чи хидэгвэр ом хидэн 100. Тэрүүн оркул тэрийг хийхгүй юм шүү дээ. Тэр бол хамаагүй гэх. Тэрнээс нэг юм соёлтой моёлтой биш шүү. Оо яаж байгаа. Тий, нарийнда гатчих байхгүй юу? Тий. Нарийнда гацсан. Та ч баян биз дээ. Уулна. Үгүй ээ, баячгаараа ингэж байгаа. Одоо та нэг байж тусам нэг харамл болоод идэг нэг тийм. Нарийн нөө? Тий, нарийн юу илээ нэг юм. Та хоёр одоо нийлж удаадаг юм. Аадах нь шүү. За. одоо муу дээр муухай дээр уцаг гэж орк дээр нарийн. Уул бас өглөгч баймаар. За. Тэгвэл бас орк нь цайн штэ тий. Божимбор гэдэг байгаа штэ тий. Божимбор. Уулын цагаан байх хэрэгтэй юм байна. За оркуудын дараагийн төлөөлөл бас мөөгийн. Дараа үеийн төлөөлөл баруун гар мөөгийн орк үйлдэл юу вэ? Хүний урдуур хаалгаар дайрдаг үйлдэлээ одоо зогсож байгаа. Ёстой байлаараа. Чихэлтэй л энэ юусэн. Болохгүй шүү гэж боддог байхгүй юу? Лифт дээр хүртэл ингээл нэг эмхтэй хоёулах нь байгаа штэ. За би урдуур нь дайрдаг дагаад нэг үсчихэд арай л явчихсан. Амар бүдүүлэн штэ угаасаа штэ. Ямар төрүүл дээшээ лифт нь явах ш. Миний цээжийг ингэж урд гарч явдаг гэсэн. Мөөр яхин цээж гисэн дутгааргүй л урд гарч явдаг юм билээ. Төрүүлээ л. Тий. Яг тэгдэг аа. Би өстө
нэг мэдхнээл ингээд хүний урдуур дайраад хаалгаар татаад орцсон байдаг. Уг нь ингээд хаалга тавьж ингээд хаалга онгоолж өгөө те бүсгүйчүүдийг джентльмен гаргамаар л Тийм шүү дээ. Та түрүүнд гэлөө. гинтхэн оргцсан хөдлөл дааж тэрийг мэддэггүй маа. Хийснийхээ дараа Угаасаа энэ джентльмен зам байх болгоод уусрын байх болохоор ингээ Анхнаасаа байгаагүй байж яас хөөдөхгүй гэж. тий. Яг тэгдэг ирчүүд байдаг байхгүй юу? Урдуураа хүн оруулахгүй гэсэн. Тэгээ хардаа шиг байгаа юм ингэдэж штэ зүгээр нөгөө нэг ингээд ачаа мачаатай хүү арт нь ингээ хаалга онгоолж өгдөг байхгүй юу? Тэгээ хаалга онгоолоо зогсчоор тэр чигээр хүмүүс ингээ урдуур ороод идэж би тийг ингээ хаалгаж болцсон зогсож идэж штэ ингээд. Тий. Танаа Сэгээрээ юу? Тийм тийм тэр чинь онгоолохоор нөө зогсохоо мэдгүй гараад байдаг байхгүй юу? тий тэгээд уг нь бол би Тэгэнгүүт маажиг саваач. яг олж явах юм нэ. Тэр чинь нөгөө арк үлдлээ тийм шүү дээ. Басоо. Тэгнээсээ тэгэж тэг хүн гарч яхад чаа. Яг тэгдэж штэ ингээ дэлгүүрэн бэлгүүр ч юм уу те ийм юм руу ингээ орж яхад чихэлтэй дайраад идэг ирчүүд байдаг байхгүй юу? Харин ажиж. Боо яах гэсэн бэ? Тийм бай те. Хамаат л үг юм байл та. хөөх юм тэр үйлдэл өөрөө мэддэггүй маа. Хаашаа багасаа юмны очрод урдуур дайрж ирсэн. Өөрөө мэддэггүй тийм болчихтой. Ара зүв зүгээр гэл машин бариулаа гэл машинтай гэл явж ирсэн хажуугаар нэг машин өнгөрөөд гарангуут хаасаа гიშгэл урддаг гараад. Энэ мө яаж байгаа гэдэг. Манай нөхөд тэгдэж штэ. Яв чахаг байхад би одоо амар гоё 50 чалаа байна. Би одоо нэс эхэлж ирээсээ уурлахгүй гэдэг байхгүй юу. Тэгээд нэг машин шахангууд тэгээд нөгөө хараал мараал хэлэл. Тэгэл дахиад нэг мэдсэн чинь яг нөгөө нэг урд нь гарч явж байна. Яаж ч жоохон урд нь гарч санаа намардаг байхгүй юу? Тэдэх гоё гэл ингээд би тавираа гайгүй. Шигээ. Машин дээр бол би өстой жиг гэж хэлбэн шүү. Би угаасаа муу барьж чаддаг болохоор тий. Угаасаа барьж чаддгүй хүмүүс чинь тийм үйл гаргаж чадахгүй. Ар. Та орол гэдэг ерөөсөө. Цаан ч мөөг яг нэг мэдхэд ингээл те лифтэнд ороод гисэн байж А тий хаалган дээр бол үнэхээр би юм барьж чаддаг юм аа. Яг чигэлтэй л дайраад байдаг байхгүй юу? За тэр машины гэдгсэн чи би өөрөө яг тийм орк үлдэл гаргадаг. та ингэж үзэлцдэг үү? Би яг үзэлцдэг байхгүй юу? Зам дээр ингэ Эмэгтэйг явж бэрлэхэд байгаа мó гэ та Тийм, тийм. яг тийм. Эмэгтэй хүн тэгэх бол зүгээр үхэл цаашаа муухай шүү. Муухай юм бэ. Үгүй тэр чин зам дээр би зүгээр явж байгаа штэ. За та ор гэл ингээл лифтэйхэн явж байхад шахаж орж ирээд юм уу? Нэг бол ингээд урдуур дайраад нэг бол хажуугаар ингээ хаа зүгэн штэ. За тэгэл нөгөө дотор. Тэгэл нөгөө шулмын орк гинэ. Шулмын Зүгээр ч орк ш. Шулмын орк. Тэгээ ингээд шулмын орк за өдлөнөө. Ами нэхгүй ингээд нүрээ бодаа 50. Нэг хөрхөн тий. Тий уулын тэгж эхэлдэг. Тэгжээч зүгээр аим тийм амархан сэтрээ тий. Нэг залуу зүгээр нэг машин дайран гутал юу ачи. Яг шулмын орк. Юу миний ут гардаг гал яг ингээд. Тэгвэл аймаа яг дэх юм байна. Хараа. Манай тэр нэг хуучин байрны руу нэг ард талаас нэг ордог ганц урсгал зам байдаг байхгүй юу? Аха. Удаас нэг эмэгтэй гараад ирсэн ард нь 20 машин зогсцсон заа юу. Чи аймаа байсан байхгүй юу? Тэгэж аймаа байсан баг. Үгүй би өгөх чадахгүй. Ааштай. Тийштэй аа. тий. Энд чинь ордог урсгал. Та нар ингэж зогсоон дээрлэхэд байна. Яг тэгдэг байхгүй юу? Тэгэж юуч доорхгүй гөлөг зогсчихлаа. Аха. Тэгээ мугаар. Юм уугаа зугаа харагчгүй машина дотроос нь төгжиж чимээгүй дотроо хөгжмөөс сонсон. Юу сонсоогүй юм шиг. Амар хөгжимдөг шулмын орк. Бас тэр чи уянгийн харилтаа тэрөөхөд хийдэ Би тэгээ лефтний урд очихороо яагаад чи сандраад дэшээ даашаа тавчаа ингээ амбар тараад идэв. зэрэг ингэ дарддаг. Үг явж дарддаг. Ёо Үгүй яа нөө. Тэгээ хөрөд тэгэхээр дэш явж гэнэ доош явж гэнэ гэж асуугаад. Үгүй уг нь бол доошоо дарахад доошоо дардыг ш. ирэн штэ доошоо ирэх хэвээр. Тий, дэшээ явахад дэшээ Өөр дээр дууддаг штэ. Өөр дээр дууддаг байхгүй. Яг лефтний урд очихороо би сандраад идэв байхгүй юу? Доошоо. Одоогоор оркуудын отхон нь тэрэг орк. Зай Шулмын орк тэрэг орк руу очив. Гээ сандраад идэв байхгүй. Тэгээд өөрийн мэдлгүй дэшээ авч байгаа гэж доошоо моошоо дарахаар. Би тэгтээ яг нэрээ би тэр лифтэн дээр би яг ихлээр толгой ирдэг байсан. Өөр дээр дуудах хэрэгтэй юм байна. Би 5 давхар зогсож байгаа. Тийм болохоор дээр байна. Тэгэхээр Хашаах нөмбө 2 үхгүйснээс Монгол ус хөгдөхгүй. үхээжээ гэдэг шиг өгчиж хөгжиж. Наагийн чинь бол тэнэг орк гэнэ. Йоо. Хөөе. Тэгээ тэнгуүтэ ингэдэг. Та нар ингээд нөгөө нэг зарим лифттэй ингэдэг штэ. Олон дарж иж гяс ирсэн байхгүй. Нэр. За үнэхээр багтаа шүү. Хөөе. Нэр ингээд зарим лифт дэрдэлдэг хоёр орк байна шүү. Одоо тийм лифт байхгүй. зарим лифт мартчихдээ.
Ирж байгаагаа юу? Ирж байгаагаа бас ингэ өөр шиг тэнэглээ. Чаг цогтөг байхгүй ингээд. А тэгэхээр хурдан ирэх юм уу? Би орд ирдэг маа. Ингээд хоёр дараалаад ингээд дардаг байхгүй. Ингээд нэг дардаг хоёр Ингээд дээрт хүлээгээд дээшээ явах га дээшээ дарцсан ингээд зогсож хахад хажууд ирээд давхар дараад идэг нөхдүүд юм байна шүү. Зэрэгцэж ирэхэд асахгүй багт нь дахиад дараад байдаг. Лифт мартна гэдэг үл. Яаж чи лифт юу гэж сууж байгаа. Тэгэж яваад байгаа юм уу? Яа. Лифтээс мартчихдаг. Техник мартгүй. Хөөе, лифт ч байдгийг. Лифт байсан. Нөгөө нэг уцаар хэрэглэж. Намгийн доолох юм байна. Оо, энэ нэг нэмээд дууссан. Мартчих Сайн намайг бүдүүн гэж хэлсэн дуучлаарай. Хоёлаа нэг талын оргүй. Хоёлаа буцаад нэг тал Йоо, одоо хүмүүс өглөө ирээд. Лифт чи мартчихдаг байхгүй. Тэгээ хурдан гаргаас ирдэг гэдэг ааш Тэгвэл тийм. лифт чи мартдаг лифт чи сайн хэлчихээ заяа. Тэр ойрхон дардаг байхгүй. Ойрлжээ. Доор хүн байгаа шүү гэдэг. Тэгээд асахгүй байгаа юм юу товчдуурыг бол ашлан дарна. Асах ёстой гэд. Ер нь бол асахгүй юм бол найдваргүй. За энэ хоёр тэгвэл та хоёр яа тий. Ресторанд орохоор тэр хонхыг бүр ингээд дахин ингээд дардаг хүмүүс юм. Ирэхгүй бол эртлэн дуудана шүү дээ. Тэгэж Энэ орк юм уу? Юу гэж бид чи дуудцаа харцсан зөөгч нь завгүй яваад байгаа юм. Бас мартчихдаг байхгүй. Зөвхөн тавчлаарны асуудал байгаа ирэхгүй энэ. тоодгүй надад хараад тоолсон дарна шүү дээ. Улаан бол Дөрнөө гэдэг дуграад байгаа. Энд чинь очиж нэг дарчаад гүйж очиж сосгдчихээд байгаа. Нэг сосч. Босож яж дахид дараад. энэ ивдэрсэн юм байна гэдэг. За байж байгаа энэ хоон хайч юу. Тэгээ хажуудаад байгаа ширээнийхийг бас дарна. Давхар. Зэрэг дарддаг яаж байгаа. Их магад нэмэгдэж байгаа байхгүй юу? За яг одоо үзэж байгаа 1.2К хүндээ баярлалаа өдрийн мэндийг хүргэе. За санал асуулга орсон. Та машиныхаа цонхоор хог хаяж үзсэн үү гэсэн санал асуулга байна. Аад нь үзсэн тэгээд их хитсэн гэж байна. Бэд нь машиндаа цуглуулж агаад гаргаж хайдаг аа. Бэд нь энэ заваа хотод хаяхад юу н яадг юм бэ гэж байна. Гэд нь ёстой үзээгүй энэ их бүдүүлэг явдал шүү гэсэн санал асуулга байна. За хамтран ашигтай танилцуулаад өргөшүүлье. Нэвтрүүлгийн хамшаан ажиллагчаар цагийг жолоод Якума автсан. Ажиллаж байна. Акума урамшилт худалдаа зарласан байгаа мэн. За ямар урамшилт гэхээр энэ 2 сарыг дуустал буюу одоо маргаашиг дуустал 1824-22-гийн утсаараа урьдчилан цаг захиалгаж үйлчлүүлснээрээ 300 гаруй нэр төрлийн үйлчилгээндээ 50% хөнгөлөлт хямдрал авах боломжтой. Машинда туурбо тавиулна очиж. 50% хямдралтайгаар 50% хямдралтайгаар маш хурдан урдан гардаг болно. За тэгэхээр өөр тойрхон салбарт цаг захиалгах боломжтой гэж байна. Тэгээд эдээ хараа нэг айгуу гоё. Хаач яваад очисон заяа. Нон Акума гэдэг амар томор бичсэн байдаг. Айгуу том хаягтай байдаг. Улаан хаягтай тий. Дээрээс нь яг нэг загвараар явдаг тий. Тэр хаягнууд нь Яг нөгөө андуур харгуу хаанч шүү тий. Тэгээд одоо хамгийн миний ингээд сэтгэлд үлдсэн тэр нэг Саппорогийн уралжингийн яг хажууд урд талд нь байдаг штэ. Нэг юм сүм шиг байшин. Тэр чинь төв салбар гинэ. Төв салбар дээвэр нэм сүмийн дээвэр. Тий, сүмийн дээвэр шиг тий. Төв юм уу? Тэр чинь төв салбар. Төвийн замын эсрэг талд нь төв салбар нь. За хамгийн ойр нь энэ Баян бүрдийн салбар ш. 32 юу? Үгүй Баян бүрд яг Баян бүрд гэдэг нөгөө Монгол институт телевизийн замын эсрэг. Яг энийг үед байгаа юм ба шүү дээ тий. Баян бүрдийн тойргийн Тийм. тийм юу. замынхаа хойд талтай байдаг байхгүй. За зүүн талаасаа гэвэл чулуун овоод байж байна. Чулуун овны тойргоос зүүн тишээ Жанжин цахын баруун талд байдаг. За цайз 16 автобусны буудлын замын эсрэг талд бас нэг салбар байна. 22 салбар байна. Сонгон архан дүүргийн 32 дугаар хороо гэдэг. Эмээлтийн тойргоос зүүн тишээ 300 м. Тэгээд манайхтай ойрхонгол хоошоо 32 байна. Сансар улчрын төвийн зам. Тэгээ бас нэг томор Акума гэдэг Тэгсэн. Олоход амархан. Айгуу амархан байдаг байхгүй. Яг үнэ. Тэгэхээр өнөөдөр маргааш хоёр амжиж болох нь шүү дээ. Өнөөдөр галт захиалгаа өгөөд Яг үнэ. Маргааш амжуулчих болох нэ. 50% хөнгөлтөөнөр 300 гаруй нэр төрөл гэдэг чинь машин маш олон юм гэж байна шүү дээ. тийм тий. Одоо залгаад хийгээч. За утас нь болохоор захиалга өгөх утас нь 1824 гэсэн дугаараас холбогдоод цагийг жолоод орой. Хамтран ажилласан цагийг жолоод Якума хатсан байлаа. Баярлалаа. За өнөөдөр хідүүлээ. Орк сэдвэр, хотын орк сэдвэр. Бас хот гэсэн нэр өөрсөндөө өгчөөд байгаа шүү дээ. Сэдвэр ярьсан. Хотын хотод амьдарч байгаа орк гэдэг. Аюу хараа яг түүхэндээ заяа энэ 40-50 мянгатад анх нэг хүмүүс нүүж орж исэн шүү дээ тийм. Тэгээд нэг чинь дандаа л хөдөө орон нутгаас ирж исэн хүмүүс тийм ээ. Хотын яг уугуул хотын хүмүүс чинь аюу зөөхөн байсан шүү дээ. Ихэнх нь хужаа мужаа тийм хүмүүс байсан шүү дээ. Тэгэд тэр уугуул хот гэж байгаа. Баргаж байгаагүй шүү дээ. Палан даа хүрээ даа хүрээ
даагүрэл байсантай нэг Тий. юу одоо Гэр хороол хийсэн гэсэн үг шүү дээ, тий? ер нь тийм тий. Тий, гэр оролцсон. бүр тийм яриа байдгийн шүү заа юу. Одоо ч манай 40 50 мянгатайх нэг лаг гэл энэ тий. Анх манай 40 50 мянгатайх гадаанаа гарч бийж засч ирсэн тийм бас түүх байна байна. Тийм нөгөө паландаж орлон чадахгүй. Тэг чадахгүй чадахгүй. Тийм түүх бол байсан. Тийм юм бол байсан шүү тий. Саяхан хүртэл ингээ хөдөөнөөс ингээ хамаатны дээр ирсэн хүн би танаа хойморд чинь бийдсэхгүй гэд. Харин тий. Өсрөмбөл орон сууцны юу ч нойлч яг хоймортой байдаг Тийм шүү дээ. Хаалцнаасаа ингээ чигээрээ яваа. Зүгээрээ баяжлаа. Хоймортой хийдэг нь учиртай гэдэг. Тийм Тийм. тийм юм би өгчүүдээ сонсч ирсэн. Би бол анх 8 дугаар ангид байхдаа палантаж орлонд орж ижил шүү дээ. Тийм үү. Аймагт тэрнээс өмнө сууж сумын төвд байжгаад тэгээд дээр нь гарч бийцчих гэлээ. Тэгээд өгдлээ загнуулаад. Манайд бас нэг нөхөр бас дээр нь гарч иж сууж чадсан. Нөгөө дээр нь ингэж гарч суугаад идэг штэ тий хөлөөрөө гიშгээ сууж чадахгүй. Учраа олддог байсан. Яг учраа болохгүй. За тэгээ усан мас татах гэдэг ойлголтоо бүр авахгүй. Ойлгохгүйсэн үе штэ. Надад л ингээ усатгаар амар санагдаад байдаг байсан ш. Би тэр дуунаас найгаад Амир шүү дээ. Одоо ч амир шүү дээ. Чочоод идэв. Айдаг шүү дээ. Амар их Бид ч амир. Бид чинь бүр юм шүү дээ. Одоо би ч нөө жоохондоо анх одоо 10 настайдаа л хотод орж ирж исэн. Гэтэ бүр сурахаар биш зүгээр өө ингээд хотыг үзэх гэж орж ирж исэн баггүй. Тэгсэн чинь хот руу гэж орж ирж байна. Тэгсэн чинь манай их чих 0 руугаа нэг хорхоо ичихгүй юу. Тэгээд би тэр нөгөө хорхооноос нь айгаад тэгээд надад тайлбарлаж байгаа. Миний дөө энэ устаа ингээд усаа явцсан гэх. Тэнгүүд би хорхоо гараад ирнэ гэх би Ус дотроос нь гарч ирнэ гэдэг. Үгүй буцаа гараад ирнэ гэх би 0 харж чадахгүй. Яриад тэгжсэн ш. Ааха. Эрдэм тэгнэ. Явган хүний гарцгүй газраар зам дундуур явхаар ичээд байдгийн. Үзээгүй хүн бол байхгүй л ах гэ. Гарцгүй газраар гарч ирсэн. Бүгдээрээ л авахгүй тий. Гарч ирсэн. Гарноо. Яг тэр үгэд харагдаад одоо яг үнэндээ хэлгээд тийм ээ. Ноо нэг чи бидний чинь хүмүүст ингээ хардаг таньдаг болчихсон те. Яг улаан гэрлэр үнэхээр гарч явах байсан юм байна. Аа. Үнэн үү? Зүгээр үн хараад байгаа олоод болцсон тий. санаа зовсон даа юу. Нэрэ. Зүгээрээ ахаа. Би хүн байхгүй би гараад явчихсан. Гэтэ хүмүүс юу яадаг юм аа? Замын цагдаагийн юуг тохиог ойлгохгүй юм бэл мэддэг юм бэлээ. Би бол зөндөө улаан гэрлэр гарсан. Нэг хүн над руу чи улаан гэрлэр гараад тэгэхээр зохицуулагч тэнцээ ингээд юу тохиж байгаа бол гэрлэн тохио биш зохицуулагч хар. Хоморсон биш. Мэдлэгтэй орк. Баг зэрэг. Тийм. Тэгэхэд хүмүүс ингээд зохицуулаад ах шиг гэрлээ хараад үлээгээд. Тэрийг яага мэдгүй байгаа гэж дээлэгтээ дандаа алхдаг байхгүй юу? Дандаа алхдаг Тэгээ нэг машинтай явахаар ойлгохгүй. Машины тэр нөгөө нэг хөдөлгөөнийг явахгүй чи жолоод Би дандаа алхдаг. Үгүй та Би гэхдээ 7 жил алхаж байна. та гэхдээ нэг жолоо барьдээ штэ. Тийм болохоор нөгөө зохицуулагчийг бас нэг жоохон хараад байгаа байхгүй юу? Тэр жоохон мэдлэгтэй байгаад байна гэж юу. Үгүй тэр чи язгууртан цус л та. Яг удамдаа цуснаа байгаа тий. Тийм хүмүүс ойлгохгүй юм аа. 0 гэдээ ярьжсэн шүү дээ. 0 гэд тэгэхээр эрэгтэй 0 заан байдаггүй, эмэгтэй 0 заан байдаггүй. Эмэгтэй. Та эмэгтэй 0 юу хийж орсон? Хаад дэгүүд эмэгтэй дотроо юу хийж орсон? Би тэгж орсон. Тэгээд Яхаа би асууж ич мэдгүй болохоор би лав юу хийхгүй шүү. манай хүмүүс та. Хашаагүй тэр эмэгтэй. Эмэгтэй. Гэмүр хоёулаа зэрэг. Яаж мэдгийг хоёр. Яаж эмэгтэй 0 руу яг орсон? Нүгэлцэн байдаг шнэ эрэгтэй дайнаас эмэгтэй дайнаас. Ашиг манай нөлөө ороод завар талаад байдаг. Тийм байна штэ. Манай бол юу заан болчиход байдгийг. За завартаа. Яа. Тэр хүмүүсийн яриагаар бол эмэгтэй 0 айгу заан байдаг. Харин тэгш яриад идэв. Тэгэнгүүт одоо яг тэр эрэгтэй эмэгтэй 0 руу эсвэл эмэгтэйчүүд нь эрэгтэй 0 руу орж үзээд Шалгаж үзмээр юм уу? Яамаар юм. Зүрмөр юм уу? Тавтаа морил. Манайх тавтаа барил гэж. Тэр чинь юу юм бэ лээ? Эмэгтэй 0 магадгүй. Яг уу эмэгтэй 0 үзүүлэх шалтгаан, эрэгтэй 0 үзүүлэх шалтгаанаар намайг дагаад нэгүүд орж болно. 0 руу юу? Яалаа хэр цэвэрхэн гэдэг үзүүлэх юм уу? Тий. Ааха. Орж үзье үзье. Хоёроо ямар цэвэрхэн байгаа бол. Усаа татаачаа гэж хэлмээр байдیں۔ Тий. Тэгээд чи тэр 0-оос гараад ирвэл тэгж хэлнэ штэ. 0 үзүүлсүүр яах юм? Тэгээд Наалаа хэр цэвэрхэн бай гэдгийг л үзүүлсэн байна. гарч ирсэн хүн үзсэн хүн болгоо те 0-ын үзсэн зүгээр л 0-ын үзсэн. Юу хийж асуугааг байх те. 0 нь ямар байл гэж үзсэн гэдэг шиг үү? Тий. Йоо. Тэ. 0 тэр юуны тэгж бодохгүй юу? Би бас нөгөө Монголын одоо нийтийн 0 шиг л бодохгүй да. Дэлгүүрмлүүрэнтэй нийтийн 0 шиг бодоод за нэг юм байгаа хта гэдэг амьдралдаа анхудаад гадаад явсан хүн шүү дээ чаавас. Турк ороод Туркийн нийтийн 0 нь бас тийм заван бахан болоо гэж утсан юм би.
нөгөө нойлын цаас мас нь ингээд саграад тий ингээд асгараад хэрэглэл мэргэлэл ингэсэн юм байх болов гэсэн чи хүний урамд би юу ч хараагүй. Би бүр гайхсан. Тэр олон эмэгтэй хүмүүс ингээ очрлоод ингээ орж аад гэсэн чинь нөгөө Туркийн шашин нь өөр юм билээ л дээ. Угаадаг арчдаггүй. Тэгээ угаадаг юм байт юм уу? Тийм ингээд кран байт юм билээ. Тусдаа ус гоождаг юм жижигхэн нойлын хажуу жижигхэн крануудтай юм билээ. Нью-Йоркийн нойл заавал штэ. Барууны гэж. Нью-Йоркийн нойл өчнөө л амар заа. Тий, Парис нойл орж явлаа бас заа. Яста соёлжээ хүмүүс гэж. Яг Токиод очоод яг тэр яста энэ бол үнэн шүү. Би бүр шоконд орсон. Нойл ямар цэвэрхэж бүх нойл нь шүү дээ. Аюу цэвэрх. Гэхдээ би бүх юмыг үзээгүй шүү дээ. Тэгсэн чи одоо манай нэг хамаатан хүү юунд охин хоёр Японд амьдардаг байхгүй юу? Тэгсэн чи шахаа та юу яриад байгаа? Аюу заван Жордан байдгийн шүү дээ гэд надад арай илж илээ. Та заван л ороогүй юм байна. Би завар нь ёстой орж үзээгүй. Токиог байдаг гэж би сонсоо. Токиод байдаг. Токиог нойл заван заа. Тий. Цаа зүгээр азар хамгийн цэрхлэл орчичаа. Токиог нэ заван ч гişиг. Зя дэмжээ ашигч тийм газар байдаг гэж надад илжсэн шүү. Нэвтрүүлгийн дэмжээ ашигчаар Таката хөдөлгөөний төвчийг 100% хангадаг Альфа-дос. Залбисны дистрибьютор Таката Япон Сэлбэг тос солиулах цаг захиалах утас нь 72 72 11 11 72 72 11 11 дэмжээ ажилласан Таката байлаа баярлаа. Баярлаа. За өнөөдөр хамтдаа хотын орк сэдвээр ярилцж байна. За тэгвэл одоо дөрүүлээ хааштай орк болцсон. Тэгвэл одоо биднээс илүү орк хүмүүс бас байж байгаа. Ямар хүний ямар үйлдэл орк санагддаг вэ? Өөр хүний. Тий, өөр юм биш. Өөр хүний. Тий. Ёстой нэрэг имэр үйлдэлүүд байсан уу? Юу арайчтай имэр. Таарчсан. Нөгөө нэг машин дээр явж исэн чинь нөгөө ингээд яг манай нөхөр ингээл нөгөө ой санамжаа ингээ яг тэр алдцсан. Яг ууралдаг дээр явж байсан байхгүй. Тэгээ нэг хүнтэй ингээд жоохон муудалцаад байсан. Тэгсэн чинь машинаас нэг турхаа уруу гарч ирсэн. Дунд тураа гараад ирсэн шин. Дунд тураа. Гол юм аа. Тэгээ яагаад чи би хугачуур санагдчихсан. Тэгээ би хараа урдуур нь орж хэрэлдэх ёстой юм шиг би хэрэлдэж чаддаг байхгүй юу. Тэгээд ингээд би ингээд дув дуугаас сусаар агаал гарч ирсэн л дээ. Өнгөрсөн л дөө. Тэгээд ингээд нөгөө нэг яад юм байл штэ. Зам дээр чи амар үйлдэлүүд болд юм байл штэ. Сам аваа хоорондоо шидэлцэж мэдэлцээ заяа. Хэрэлдээ лөө. Тийм. Ингээд машинууд явж ирсэн ингээд би бинийхээ ингээд машин руу сам аваа шидэж мэддэг юм байл штэ. Гоё. Хүмүүс энэ хэрэлдэж чаддгүй гэдэг нь нэг тийм сайн юм бол биш шүү. Ийм хүмүүс зүгээр уурлахаар шууд чулуу агаад жижиг хүмүүс газраас хурдчул аавар гэж амар хурдан чулуу аавар. Тэгээд одтой шиднэ. Тэр машины цонх бүтэн үлдсэн өө минийхөө. Машин явж байхад хаалх хонголоо. Чулуу шүүрэл араас нь шилжсэн. Тэргүй жижиг хуруу гаргасан завсрал домингийн чулуу ороод. Хариуг нь бол дорой барина гэж. За хаашаа тиймүүдэд таарч ирсэн үү? Аюу надад нэг аюу машина зүв байрлуулахгүй хүмүүс аюу миний бохид дээр. Гойштайхаа хүндлэнтэй явах чи. Ястаа ганцаараа явж байгаа шиг хөдөлнөд. Гойштой том цайнд. Яа тий. Тэгээд хүний аюу машиныг хаад тавьчаад бас яваад өгч. Дугаар нь авахгүй тий. Тий тэгээд дугаар нь авахгүй тий. Дугаар нь бахаар тэгээд уцаад аслаад алгуулчихсан. Гоё юм байна бас. Нэг тэгж загнасан. Яагаад тэгээд ингээд би бол ингээд хүний машин урд ингээд тавьчил сэтгэл зовоод одоо хизээ уцдах бол гэдэг сэтгэл төвшөөл байгаа даа. Ааха. Тий. Тэгээд тийм ямар ч Тэгээ надаа нэг анзаарсан юм нэг одоо ингээд дуудан заяа. За тэгээ гарч ирэхдээ аймаа гоё 50 гарч ирдэ штэ. Оо хаага зогсчих. Оо тийм үү гарахгүй гэж бодсон юм гээл. Оо тэр бүр гайгүй гарч юу сүртэй юм бэ гэж. Сүртэй юм бэ гэж би бүр загнуулсан байхгүй юу. Бүр ингээд машин хаагаад тэгээ тавьцсан. Тэгээ орой олцоод машинаа гаргах гээд яалтчгүй гэгтэй хагаад ингээ миний урд ирэл хаагаад зогссон нэг ихч. Тэгээ би за түр тавьж байгаа юм даа нөгөө зогсоол биш шүү дээ. Хоёр талд ингээ машин зогсчих дундуур нь ингээ тавьчих байгаа байхгүй. За тэгээ за түр тавьсан юм байна да гэж бодцоод тусал хийлгэх гээд хүн дуудаад өөртөө тусал залгуулчаад туслаа дуусгачаад гарах гэсэн чинь орой олцсон байхгүй. Тэгээ нөгөө ихч дуудлаа. Тэгээ гарч ирээс химх загнуулсан нөгөө ихч. Үгсэн ацны чи орой үд шааж гад идэх үгснээ чи туслах гэ. Бүр загнуулаад нөгөө туслаа байрцсан заяа. Гүй ихчээ үнэхээр ингээ хүн гуугаад тусал хийлгээд ингээд гисэн чи юу гэсэн үг юмстай шүн орой хүн унтуулж байгаа байхгүй. Өөрөө гаагаад тавьсан байгаа шүү дээ болно. Чиний тусал хийлгэж байгаа юм тэр хүн яваа. Ари яста хамаагүй л дээ. Чи тэгээд хэрэлддэг газар яагаад хэрэлдэг вэ? Тусал хийлгэцсэн хаа шоконд орчих гээд байсан. Тэр чинь хөдөлгөөн хийж болохгүй байсан уу яахгүй юу? Тий. Тэгээд хэлсэн гэдэг юм биш үү? Яа. Тэгээд ингэж бүр амар загнуулж ирсэн шүү дээ. Хом минь зүү ами.
Зүү суглаа зүгөө бариад чичсэн би бариад гарсан бүр. Гүй ихчээ би ингээ үнэхээр хийлгсэн. Намаа хин гэдгийг мэдхүү. Яг шулмын орг цаг хөдлөг байна. Зүү амээ гэж мэдхүү. 11 алдартай гэж үгдээ. Йоо. Мөгийн хувьд хүний гаргадаг тийм орк үйлдэл ямар. Тэр машин муу өрдөг болохоор хажуугаар дайрхлаа. За уучлаарай тэр би яагаад байгаа юм. Яа хөдлчихэд яваад байгаа гэдэг. Тэр лайтай байдаг байхгүй зам дээр. Дайрхид анх нөгөө нүүж орж ирчээд бүх юм ингээд яачаад. Тэгэд нэг ороод ирсэн чинь нэг нөхөр орж ирээд манай суужээд. За. Тэ баг тухалцсан суужээд. Нүд ороод ирээ гардаг юм байна шүү дээ. Юу бүлээ яадаг гэсэн мэдээ халамцсан нөхөр. Би танаа юу хөрш байна танилцах гэсэн. Яа за боли би тэндээ танилцсамаар. Ямар муухай Монгол алдсан. Тэр чи айгүй гоё Монгол хүний зан шүү. Уламжлалаа тавж шээ. Гөө. Яаси. Тэгээ жоохон халамцсан. Тэгээ айлд орж ирээд тэ. Хуучны яс яхаа. Хуучны монгол цаа яс. Түүний сайхан монгол ахал байсан юм шүү дээ. Тэр дээр бол та өөрөө арк цаг. Тэр нөхөр чинь хоол хийж өгөөл нэг шил юм гаргаж өгөөл. Тий. Та нэрээ тэг хэвтэй байсан байхгүй юу? За танилцъя хөртөөгөө танилцъя юм. Яг тийм л юм хүсэж орсон шүү дээ. Тэгэл хөртөөгөө нэг шилээ уучаад одоо манайх руу орё гэж. За тэгээ. Буцаад танаа шил хөрш байна гэж хэлээд авсан байхгүй юу? Нүдэн бүлтгэн чинь зогсож байгаа юм чинь. Ааха. Тий. Элэг бариад ороод ирчих юм чинь. Би амар уурчсан. Тэгтэл би шүү дээ ямар амар юм бэл гэж үзтээ. Тэгээ. Надад болохоор нүг яадаг штэ. Ногоон гэрэл асвуугүй юу араас ингээд сигналаа тараас тойрлуулаад ингээд идэг юмсыг би ойлгохгүй шүү дээ. Тэнгүүд нь албаар ингээд гидүү өдлөөд жоохон байж агаад явж юм уу. Ямар зэвүй. Энэ хоёроо хоёр дарддаг юм байна л та. Би хүлээлгээд байгаа. Хүлээж удлаач. Урт ямар байгаа. Тэгээ ядчих нөмө миний машины ари баг 3 4 машин байгаа аахгүй юу? Яг миний арих биш. Тий яг тэгж байгаа шүү дээ. Тий бүр айл 3 4 машин аа та цогоороо тий. Хой тэр хамгийн урд хөдөлж чадахгүй юм. Халтаач. Тэгээд яг тэгдэг байхгүй. Яг ингээл гэрэл дөнгөж асуугүй яараас ингээл мэдрэх хэрэгтэй байхгүй юу? Ерөөсөө. Тийм үү. Дотроо тоолоо хийж байгаа байхгүй юу? Тэнгүүд хамаг нөгөө өвчөө хөдлөөд бүр гидэж юм чи. Яахгүй гэж нилээ хэдэмээд байж тэр хавийн машины сигналыг орилуулж байгаа хөдлөн шүү дээ. Бас гоё гоё. За тэгэхээр ер нь бол коннектны товчны асуудалтай хоёр хүн бах нэ шүү дээ. Ер нь болж өгөөд ингэ орилуулаад. Зүгээр аа. Лифт бол баг хүн байсан бүл энэ өрөөс айдаа. Ой чиж чи. Юус явуулъя гэдэг. Одоо манай лифт зүгэж гэрээ. Манай лифт намайг ирэхэд өөрөө ингээ угааж идэв шүү. Тэгдэг штэ. Энэ манай лифтийг энэ хоёр юм болсон юм байна штэ. Угаасаа нэг давхарт буучаад очичоод буцаад өөр автоматар таван давхарт ирсэн. Тэгээд лифт удаан яваад байгаа юм шиг. Тэгээд нөгөө ажлын цаг болох гээд тэгэнгүүт крафт дээр оолтол гэж байна. Би хоцрох гээд тэгэхээр лифт яг гүүх юм уу? Хурдаа нэмэх. Хурдаа нэмэх байхгүй юу? Айгу хурдан явчихтэй. Манай ижил лифт гэхдээ онгоох ч та маяглж өгөө тий. Тий. Яач юу гэмээр тий. Ирээ зогсчихно. Тий. Байгаа л. Онгоох тавчин дээр 3 дарах хэрэгтэй. 3 дарах. Суралцсан байл тэ яагаад тарахгүй байна гэдэг бол лифтийн хүүхэн гайхаас угаад байна шүү дээ. Доктор нөгөө хүүхэн. Нэр тэгж удаан дарахаа нэр лифт чи хүүхэн нэр санаа зовдөг байхгүй. Хамгийн гоё үйлдэл заяа. Яг лифт ороод сууж цаадаас хүн Google ирж штэ. Нэг маа гэж. Тэ айгуу гоё. Айгуу гоё битэрч. Яг хоцрохгүй дах чинь тэгээд хоёр давхар буугаа. Тэгвэл маа гэдэг хаад явдаг тулцсан. За энэ манай офисынхаа сонсч байвал гүүж хараач явах чи лифт яам хаагж байгаа энэ хоёр. Мэдээ хэрэг орох гээд байгаа бол дэгдээд гүөх хэрэгтэй байхгүй юу те. Гүүж яхад дараа штэ. Ямар байлаа. Нэг хатаагуутай шууд аршаарч байгаа. Хараагүй шиг бас. Хараагүй. Яг харахгүй аксан орклоо. Аксан төв шиг юм аа. Өдөөс нь сарж бодохгүй нэр чи. Орд яач гэж. Харах гэж амар удаа. Яа хорд дараадаг гэж. Тэгээ ороод ирүүлээ. Оо таа байсан ба. Юу
амжиж юу гэж. Нэр амар нэр одоо номин лифтийн цаана эмэгтэй хүн байдаг гэж боддоо би. Амар мартамхай тий. Тэгээ удаан эмэгтэй байдаг Тийм бай. Тэгээ сануулдаг гэдэг байгаа байхгүй мартчихдээ гэдэг байгаа шүү дээ. Бохоо минь. Яг ингээд би бас ингээд юу хаалгаар гарах гээд ард түмэн явж штэ тэ. Хаалгаа өөрөө ингэж онгойлгочоод хутгаш хааж гараад зүвдээ. Тэр би тэр хүнд үйлчлэг ясгүй байхгүй юу. Өөр өөрчлөгийн хаалгыг өөртөө аваад. А таны тэгээ хаалга онгойлгоод орж байгаа чинь байлгүй хаагдахгүйгээр чихэлдээд орж байна. Ямар ч ард чи үлдэхгүй юу. Яг штэ тийм үед зүгээр урдууранд арайд орно. Юу Таны бариулт хурж авч төрүүлсэн зогсож зүгээр хашийн оркийг үл мөгийг орк даваа. За тэгээ араас нөгөө шулуумлаг байгаа явжаад авилаа зогсож яхаар хоёроо хэрэгтэй юм байж хаалга хоёрдгоо ингэ. Йоо үтггүй байх. Тэгвэл би лефт дараа зогсож байна. Тэгэнгүүт 8 орц лефт орцоо гэж зогсож байгаа юм шүү дээ. Манай хаалгаш аюу гош жоох ингэж падлаад айгу урдаа хаагдаг. Тийм шүү дээ. Тас гэж хаагдаг тийм. Тэгэнгүүт маа ингэ тасыг хааж яваад. Яг урданд яг хааж байгаа ч хаад пад гэх. Зэ Улаанбаатар хотод 17 цаг 40 минут хамтран ажиллаж танилцуулаад өргөжлүүлье. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүссэн бүхнээ одоо аваад дараатвал StorePay. StorePay. За. StorePay хамгийн гоё давуу тал нь хүүгүй, шимтгэлгүй, бүтээгдэхүүнээ 3-5%-аар төлөх боломжтой. Тэгэхээр одоо нөгөө нэг одоо энэ StorePay чинь хүнсний зүйлж байгаа, дэлгүүрч байгаа, тийм үйлчилгээ байгаа. Зүйлж байгаа, үйлчилгээч байгаа бүр нэрээ. Авто засвар байна, үйлчлэгээ. Дээрээс 4211 төрлийн. Тийм. Тэгэхээр ерөөсө баг байхгүй мэлээ. Яг байна. 4200 гэхээр би StorePay гэхдээ нэг юм цөөхөн дэлгүүр байдаг бахтаа гэж бодсон. Одоо ингэ дэлгүүр чинь StorePay гэдэг юм наацсан байгаа нь StorePay-ээр авч болно. Тийм. Одоо ингэж гоо сайхны имлэг ч юм уу зүгээр одоо нэг эрүүл мэндийн имлэг хүртэл StorePay-ээр баг авч болох юм шиг үлээ. Шүдний имлэг StorePay гэдэг төлсөн байлаа. Шүдний имлэг гоо сайхны имлгүүд бай. Шүд нэрээс та хэцүү те. Мөнгөгүй те шүд өгдөөд байхад StorePay чинь байж шүү. Хэцүү яг өнөө. Тэгээ энэ чинь сонголттой 45 хоногт 4 хувааж төлж болж гин, 60 хоногт 3 хувааж болж гин, 60 хоногт 4 хувааж болж гин, 4 сард 5 хуваах байна. Тий 4 сар 5 хоног гэдэг нь тэр бол барилж Санхүүгийн хүндрэл үүсэхгүй, дарамт үүсэхгүй гэсэн. Яг зөв тий. Тэгээ 100 мянгаас нөгөө 3 сая төгрөг хүртэл идэж өндөр байгаа байхгүй. Хүртэл ирэх үүснэ гэж байгаа. За тэгээ заавал салбар дээр нь очиж гэрээ байгуулаад шаардлагагүй. Саяг хэд хувааж төлнө гинэ. Одоо чи 3 саяг 5 сар та дэтлэн 5 хувааж 600 мянга гэсэн. Яг үнэ хуваагаал төлчихнэ штэ. Тэгээ гэрээ байгуулах шаардлагагүйгээр аппет татал болоо. Ерөнхийдөө гэрээ байгуулчих юм аа. За тэгээ дээрэс нь худалдан авалт бүрээсээ бонус аваад яваад. Оо тийм үү. Тийм бонус өгдөг шүү. Нэг ч юм бас худалдан авалт хийгээл тэгэл ахаал StorePay ашиглаад явал бонус аваад яваад байна. Одоо тэр бонус нь худалдаж авах дээр нь одоо нэг мөнгө болоод явах юм. Бонус болоод нэмэгдээд идэг штэ. Тэгээ нөгөө бонусаа ашиглах уу гэж гарч ирээд идэг штэ. Технэр штэ бонусаа ашиглаад бас ингэж явуулах нь. За тэгээ Монгол улсын хаанаас ч хизээж одоо хэрэглэх болох боломжтой байгаа. Нэг дор хитэн ч худалдан авалт хийх боломжтой. Таны худалдан авалт дүүрлээ мөрлөө гэсэн тоо хязгаар байхгүй юм биш те. Байхгүй хитэн ч удаа. Гоё юм аа. За тэгэхээр та бүхэн маань social hike-ийн StorePay эцэг юм ингээд хайхаар гараад ирнэ. Утасны дугаар хэлээд өгөөрэй. За 7611 тэгник 11 гэсэн утас байна. 7611 тэгник 11. Ааха. За social hike-ийг хэлсэн тийм ээ. За StorePay-гээс хаанаас татах вэ нэмэ? Play Store-оос эсвэл одоо iPhone бол App Store-оос StorePay гэж орчин. StorePay чи өөрөө сайттай, яг StorePay гэсэн Facebook дээр, Instagram-тай юм байна. Яг үнэ. За баярлалаа хамтран ажилласан. Хүссэн бүхнээ одоо аваад дараа төл StorePay хамтран ажиллаа баярлалаа. За өнөөдрийн хамтдаа ярилцж байгаа сэдв хотын орк сэдвэр ярилцж байна. Тий. Бас үнэртэй бас төрөгчд одоо 20 метрийн цаанаас үнэртдэг нөхдөд байна те. Аманд амтагддаг ш таахаа бүр. Тэгэл лефт одоо бодвол ороод гарсан дараад нэг хөнгөө идэх штэ тий. Тэгэл оронгууд за нэг тийм үнэрсэн байна да гэдэг. Ингээ хараа. Чаа бас хашиг машиг нарийн дагцсан юмуд ингээд чишгэ цацсан. Би ч ингээд цацдаг байна. Тий. Тэр хүмүүс 0 дараа гахаар айгу гоё идэг штэ. Ингээд агаажуулдаг. Орчноо ингээд гоё үнэртүүлээл тий. Тэгээд 20 метрийн цаанаас орчноо үнэртүүлээл гоё байхгүй. Дандаа копи үнэртэй устгах тийм үү? Үнэр цацаал явна штэ. Ориг ус цацдаг юм уу? Ориг ус цацдаг юм уу? Шангаар нь хийн штэ. Нэрээ би бол ориг ус бол хайрлаад ир чинь жоохон дүрхийн штэ. Шанагдаад ах юм. миний хүү ядуу байна. Би Францаас шууд литрээ. Францаас Үлдээс литрээр очдөг юм. Францаас литрээ згэл. За. Би ихтэй харин ч хүн хашихыг ингээ нөгөө атаархаад боогод өгчих гэж тусанд ордог шүү. Тэгээс би ус нормал л нэрээ. Шил татчих штэ тийм үү?
Хашаах нэг хөрхөө ахын дөө эндээс ингээд өнөртөө орсон гэж нөгөөх нэг шингээ алга болсон. Юу ч өнөрдөхгүйсэн. Тий, одоо зарч байгаа байхгүй гац өнөртөө авсан. Аа ингээд нэмээд ингээд цац одоо ингээд усанд орж байгаа юм шиг цац заяа. Тиймээс энэ их дэлгүүрийн өнөртөө усны тасгийнхаа ямар байлаар ааштай энэ нэг симпл өнөртөө уснууд байдаг штэ нэг цацдаг нэгэ цацсаар өстө төрхүүлэхгүй ингээд хой тэгж болд юм уу? болно штэ цацж болтой. Тэгээ яагаад хоёлоо дэлгүүр бол тэгээ яагаад гэсэн чи өдөр болгон та ирж цацх ингээ уурлаад байгаа юм гэдэг. Аймын бол бүр сур цараа 7-8 жил болж байна. Ажилдаа явахдаа тэгэл ороо цацаал явна. Өдөр алга өнөр санагдаад тий. Аймын бүр сур цаа. Бүр ин ганц Улаанбаатар том ихтгэрийг бүгдийг хашгирцсан. Тэгээ хэлж өгөөг байгаа байхгүй юу? Айгуу муухай тий. Сая хавар шипиг айгуу муухай ааштай штэ. Өдөр шипиг өдрөлгээр оруулах хэрэгтэй. Уурлаад идэг байхгүй юу? Уурах ясгүй штэ тий. Ясгүй. Тий энэ чинь өдөрт 100 удаа л орж иш. Хөө хизээч худалдаж авч болно штэ. Яваанда тэрийг бүтэн шилээр нь би авна штэ. Тий. Имийг ажидгүй шангаар нас орох чи юм бэлээ тий. Одоо миний араас энэ хоёр. Тий, хүүхдүүд нэр хэцүү юм а та нар айгу түүхтэй тий цацж чадахгүй. За санал асуулын дүн гарчээ. За. Танилцуулаад ах юм. За тэгэхээр байж тээ. За нөгөө нэг юу цонхороо машины цонхороо хог хайж үдсэн үү гэсэн чи. Үдсэн тэгээд их эцсэн гэдэг дээр нь 20% буюу 139 хүн өгсөн байна. За дараагийнх нь бид нь болохоор машиндаа цуглуулж агаад гаргаж хайдаг гэдэг дээр нь 48% буюу 332% буюу дийлэнх нь ингэж өгсөн байна. За энэ заван хотод хаяхад юу нь яадгийн бэ гэдэг дээр 2% буюу 13 хүн өгсөн байна бас. Хайж байгаа бах нэ. За ёстой үзээгүй энэ их бүдүүлэг явдал шүү гэдэг дээр 29% буюу 202% саналаа өгсөн байна. За машиныхаа цонхоор хог хайжсэн үү? Яг одоо асууч. Миний өөрөө машин бодоод ах юм нэ. Миний машин өөрөө хогийн савлтаа. Гаргаж явах хэрэг. цуглуулж аваад хайдаг бах тийм. За машин өндгөө ч гэсэн хөдөө хээр явж байгаа нөгөө байгалийн байгальтаа гэдэг нөгөө бананы хайл шийддэг тэр болох юм уу? хайдаг бах нэ. Тэнийг орох гэж байна. Яг зам гарч ирж байна. Гэхдээ нөгөө байгалийн байгальтаа гэдэг Тэрэн дээр чинь ямаа галтраад очиж. Хөөе ямаа гэж. Мал галтрын штэ. Тэрэн дээр чинь малчин галтрын. тэр ч бас болохгүй юм байна те. Чи ямар муухай хүн бэ? За болохгүй бэ те гэнэ бас хаяад байгаа. Тэрэн дээр чинь малчин галтрын мал галтрж явна штэ. За ичиж өгье яа. Би ичиг нүрэ элгэндээ наяа гэж тий. Ваа бас гоё өөртөө бас нэг юм тайлбар олчих чи байгалийн юм. Бардаа олно гэлээ. За нөгөө үзүүлэнгийн машинтай мөг. Би үл юу гэж чи би өстой би хогоо бол зүгээр өстой амар ш би өөрөө цагаандаа очиж хайдаг. Би өөрөө цагаандаа очиж хайдаг. Өнөө попперч юм. Өөрийнхөө гаргасан хогоор хүнээр аюулгүй. Үгүй би өөрөө цагаандаа очиж. Йоо тэр Амиг чи яа тий. би хайдгүй. Бас цуглуулж байгаад ингээ нийт найдаг. Нөгөө гурав чи явж гуруулаа сайн машин хогийн цуглаал явж идэв. Машин дотор хог бүгдүүлээл ингээл явж идэв. Машин хогтой явах чи нэр шулбын оргацаа гарна шүү дээ. Гэтэ би хашаахын машин сууж үдсэн. Тэгсэн тоостой байсан болохоос шуганд хогтой байгаагүй дээ. хайцал байсан юм болоо. Хогтой амар. Амар хогтой юу. Тийм үү. Гэтэ нөгөө эрэгтэй хүний чинь машин чинь цэвэрхэн эмэгтэй хүний чинь зааван гэдэг шүү дээ уусаа. Аймаа айгу бол бүр ингээд шулмын оргацаа хитрх юм бол хогоо аваад нөгөө машин руу тийм штэ. Юу аа чи машинаараа дүүрэн зэвсэгтэй тий. Шидэхэд амар тий. Бага уудлаад ирж шидэг хэмжээгээр нь тааруулаад ингээ уудлаад тавьсан байна. За над чиг байгалийн байгальтай гэж болохгүй мэн тий бас тий бордоо олгож байна тий хүүхэлтэрч унах шүү дээ. За баярлаа. Өнөөдрийн нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөө. 7-гийн даваас басан гарын 17 цаг 10 минутаас хүргэж байгаа хөнгөлөлтэй хөнгөн байцгаараа яана нэвтрүүлгийн 2024 оны 2 сарын 28-ны дугаар шууд хүрээд өндөрлөө. Студид хөтлөгч Хашмогийн 8 амын найруулагч Радконоор ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар цагийг жолоод Якума автоцон мөн хүссэн бүх нодоо аваад дараа тул Store Pay байлаа. Өргөжлүүлэн та бүх маань 400-ийн шууган нэвтрүүлгийн хүлээн авсан сарай түр баяртай. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч хүссэн бүхнээ одоо аваад дараа тул Store Pay утас 7611 техник 11. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч цагийг жолоодъя Акума автозон мэдээлэл авах утас 1800 24 24 1824 24 3 2 1
Эфир. Яна нэвтрүүлэг. Дэлхийн монголчуудын аймжил радио 88.3.